За би худалдаа ажилтны танхимыг анх байгуулж байгаа аюуч гэдгийг харахад энэ гадаад руу үндэсний компаниудаа тэлж өгөх дэмжих тал дээр бас нэлээд ажилламаар санагдаад байдیں۔ Анхны зорилго нь тэр болов гэж боддتي. Яг уу төлөөлөх чадах үндэсний хэмжээний том байгууллага гэдэг талаас нь харж болж байна. За энэ хуулийг ерөнхийд нь харахаар за яг нөгөө нийгмийн гурван талт гэдгийг нэг тал нь л да. За би нөгөө үйлдвэрчний эвлэлийн хуулийг оруулах гэх ингэ яасан чи хууль зүйн яамн дээр худалдаа ажилтны танхимаас асуу гэдэг одоо ерөөсөө гэдэг эрх ашиг хэн хөндөгдөх байгууллага буюу нөгөө талаас нь асуу гэдэг байдлаар маш олон хуулийн заалтан дээр бол наасаа шаашаа болгосон. Тэгэхээр хууль зүйн яам болон энэ ажлын хэсгийн хүмүүс асуухад ийм зүйлийг яасан уу? Өөрөө чинь нөгөө талдаа ялгаа байхгүй шүү дээ. Хөдөлмөрийн харилцааны хоёр талын нэг оролцоотой тал. Засгийн газраас бол санал авсан баг. Би бол яг худалдаа ажилтны танхимыг нэг олон дэндүү олон гэдэг олон төрлийн бас байгууллага байхаас илүүтэйгээр үндэсний хэмжээний бас байгаасаа болж өгвөл нэг байгаасаа гэдэг дэмждэг хүн. Ер нь энэ институт байгууллагууд. Тэр институцны харин гэхдээ өөрөө явцуу болчвол энэ хэцүү. Буруугаар ашиглуулах буруу болчдөг. Хуулийн дээр ингээ харахаар бас зарим ингээ байна. Саяных асуулт шүү. Тэр хууль зүйн яамнаас хуулийн тавигдж байгаа шаардлагын үүднээс буюу эрх ашиг нь зөрчигдөх, хөндөгдөх этгээдүүдээс санал хүсэлт авсан уу гэж. Яагаад асууж байгаа нөхөр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэдэг нийтлэлд орон маш олон үйлчлэг авах боломжтой худалдаа ажилтны танхим. Гэхдээ болоогүй байж хахтан баахан танхимууд өгчих юм бол энэ өөрөө эргээд асуудал болдгоо. Насаараа нэг хүн ингээд өмчлөсөн юм шиг байдаг байгууллагууд байна. Дүрм дээр яг асуудлууд орж ирж байна. Би бол дэмжиж байна. Тэр сонгогдох монгодох. Гэхдээ ингээ харахаар зарим нь дэндүү хатуу заалтууд биш шүү. Удирдах зөвлөл нь 11 үнэтэй байна гэдэг чинь дөрмөөрөө зогсоолох хэрэгтэй байдаг. Сонгуулаа ингэж чинь тэгж чинь гэдэг чинь дөрмөөрөө зогсоолохгүй та нар сүулт нь танхимынхаа хуралдангууд одоо хуулийн өөрчлөлтөөс гаргаа байхгүй гэдэг юмруу орох үедээ. Хит ингээд хуулиар төрийн бус байгууллагын юмыг ингээд хаагаад өгчвөл бас энэ бол эргээд асуудал байдаг. Дээрээс нь төрийн өмчийн компаниуд 50% нь гишүүн байж болохгүй гэдээ тавьчих. Худалдаа ажилтны танхимын. Тэгэхээр эн чинь нөгөө нэг эвлэлтний гэдэг эрхийг зөрчих гэдэг нэг юм асуудал руу орохгүй юу гэдэг асуудлыг та бүхэн юу гэж бодож байгаа вэ? За дээрээс нь энэ дээр бас нэг юунууд байна л да. Зөвхөн аймаг нийслэлийн танхим нь үндэсний танхимаас зөвшөөрөл авч иж бусдад харьцна гэж. За эн чинь нөгөө нэг монополийн эсрэг юм болоод өөрөө аймгийн буюу одоо тэр танхим нь хинэгэн одоо гадаад дотоодч гэдэг юм уу аймагуудтай холбоо тогтоожлаа гэлдэ. Тэрийг заавал үндэсний худалдаа ажилтны танхимаас ийм бичиг явуулж болох уу гэдэг зөвшөөрөл авна гэдэг чинь эргээд нөгөө нэг энэ байгууллагад хэтэрхий их толгойд нь мэдл өгөхөөр явцуу болох тал руу бий болох уу гэдгийг асуумаар байна. За гарал үүслийн гэрчлэгийг олгоно гэдэг. Одоо бид нар ч нөгөө чөлөөллийн зөвшөөрлийг цуцлая гэдэг байдаг. Гэтэл танхим маань баахан гарал үүслийн гэрчлэгийг одоо танхимаас очиж авчир гэдэг нэг хуудас цаас нэгтэг ийм рүү. За хууль санаачлагч хаан уу гişүн хариулъя. За тэр дарга цэрэг сонгодог асуудлыг хуульд оруулахаас аргагүй. Тэгэхгүй бол эн чинь нөгөө дөрмөөрөө зохицуулна гэхээр нэг 50-60 хүн суулгаж хагаад. За тэр тусмаа одоо аймгийн танхимын дарга нар бол үндсэндээ бол томилгот байдیں۔ Томилгот байж ирсэн. Тэр нэг ёсонд өөрийнхөө томилсон улсуудаа суулгаад тэгээд дүрмөө өөрчлөөд тэгээд өөрийгөө сонгуулад явчихдаг байхгүй юу? Тэгээ сая Ганбаатар гишүүний ярьж байгаа үнэн шүү дээ. Тэр ажил олгох шийдтийн юу холбоо байлуу? Нэгэн гишүүнтэй. Тэгээ ажил олгогч одоо олгогч нарыг төлөөлөөд одоо 30-40 жил явцсан. 3 талт хэлсэрийг одоо хувийн хвшлийг төлөөлж олсуудаг. Амьдралдаа нэг ч удаа хувийн хвшлд ажиллаж үзээгүй хүн нэгэн гишүүнтэй төрийн ус байгуулга ажил олгох шийдтийг одоо төлөөлөөд хэлцээр хийгээ суудаг байхгүй. Одоо тэр чинь тэнхим нэг хэвчээ шүү дээ. Тэгээ энэ хуулиараа зохицуулдаг, дарга зэрэгээ сонгодог, сонгуультай болгодог. Энд чинь даргыг нь тэр бүргээл 4 жилээр ганцхан удаа гэж оруулсан шүү дээ. Тэгмийн даргыг насаараа суух эрх байхгүй. Тэгээ 4 жил хийгээл хийх ёстой ажлаа хийдэг, тэгээ буудаг. Айл болго улс төрөөс хол байлгахаар төрөөс хамаарал бага байхаар энэ хуулийг бичсэн баг. Хуучин бол одоо энэ чинь тариф бүгдийн сангийн яамаар сангийн сайдаар батлуулт юм. Байсныг нь одоо болиулж байгаа гэсэн. Хайг төвшин гişүн нэмж хариулъя. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Гарал үүслийн гэрчлэгээний зохицуулт бол олон улс төр ер нь бол төр биш, хувийн хвшил биш энэ дундын байгууллага олгодог юм тогтцсон дэг жайг байгаа учраас олон улсын харилцаанд орж байгаа учраас энэ гарал үүслийг бол дэлхийд даяараа худалдаа ажилтны танхим нь олгодог иймэрхүү жишг тогтцсон байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой одоо зохицуултаараа энэ өнгөрсөн хугацаанд гарал үүслийн гэрчлэгийг танхим олгож ирсэн. Тэгээ цаашдаа энэ үйлчлэл
явна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ төрийн өмчт одоо 50-аас дээш аж ахуйн нэгжүүдийг одоо бас энэ хуулийн энэ танхимын гишүүнд орохгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл энэ хуулийн зорилго нь хувийн хвшлийн оролцоог дэмжих, эдийн засгт одоо төрийн оролцоог багасгах, хувийн хвшлийн оролцоо, бизнес эрхлэх орчныг сайжруулъя гэж байгаа учраас ер нь бол одоо энэ том одоо жишээл төрийн өмчт компаниудын асуудлууд бас орж ирэхээр яг уу гэдэг агуулгаар энэ залтыг оруулсан байгаа. Гэхдээ хилцүүлгийн За их төвшин гишүүн гүйцээж хариулъя. хилцүүлгийн явцад бас энэ асуудлуудыг ярилцж байна. Ягдгүй зарим салбар дээр бас төрийн оролцоо бас нэлээд өндөр байгаа. Жишээлбэл эрчим хүчний салбар гэдэг бол эрчим хүчний салбар байгуулагдвал төрийн өмчт одоо компаниуд амгаалсан. За уул уурхайн салбар дээр ч гэсэн одоогийн үйл ажиллагаа явж байгаа жишээл уул уурхай ассоциац дээр гээд Эрдэнэ төл төр Эрдэнэс 5-7 гэх мэт ингээд төрийн өмчтөй компаниуд байдаг учраас энэ асуудлуудыг яах вэ гэдгийг хилцүүлгийн явцад бас ярилцах боломжтой гэж бодож байна. Тэр удирдах зүйлийн гишүүн 11 гэдэг тоог яагаад гаргасан гэхээр тодорхой тоо тогтоохгүй бол аймаг нийслэлийн болон салбар танхимын удирдах зүйлийн гишүүд нь автоматар үндэсний танхимынхаа хурлыг бүрдүүлж байгаа. Тэгэхээр энэ нь жигд байхгүй бол олон удирдах зүйлийн гишүүнтэй нь олон хүн төлөөлөлж оролцуулах энэ нь өөрөө тэнцвэртэй байдлыг алдагдуулах учраас тодорхой хэмжээний тоо заагаад энэ хүрээнд нь хязгаарлалт гэдэг ийм агуулга оруулсан байна. Өөрчн За Эрдэнэс гишүүн тодруулъя. Яг би тэр үүднчний эвлэн хууль хилцэж байхад заавал танхимын зөвшөөрөл ав гэсэн байхгүй юу? Манай төрийн байгууллагууд. Тэгээ нэг алга үзэж байгаа юм шиг нөгөө байгууллагын хуулийн санал ороод ирэхэд нөгөөдгөөс нь асуух хэрэггүй гэдэг байдлаар хандж байгаа бол энэ хууль бичдэг зарчим чинь маш ялгаатай асуудал. Тийм учраас яг би заавал санал өгөх гээд байгаа юм биш. Хуулийг боловсруулахад адилхан одоо үндэсний хэмжээний байгууллагуудыг хуулийн хэлцэхэд бол энэ харилцсан бие биенийгаа хүндлэх нэгэн хэлцээр гэдэг нэг асуудлын 2-3 тал болдгийн үед бол энийг ярьд юм байл. Тэр утгаар нь хэлсэн шүү гэдгийг хэлмээр байна. Хуулинд бол би яг нэг байгууллагын дотоод бүтцэхээс илүүтэйгээр энэ аж ахуй нэгж байгууллагуудыг одоо яаж гадаад дотоод гарах вэ, яаж томруулах вэ гэдэг тал руу. Зарим оронд бол одоо яг нэг үйлхэд тэр гадаад бизнесийг дэмжихэд элчингүүдийн зөвлөх мүлгэг тавихад энэ танхимын саналыг авдаг юм билээ шүү дээ. Тэг иймэрхүү юм оруулж ирдэггүй юм уу? Тэгвэл та нарт хэрэгтэй биш үү? Түүнээс ч нэг даргыг тэд байна, эд байна мэддэг гэдэг юм чинь бол дүрмээрээ зохицуулчвал баг болох асуудал юм болов уу гэж бодож байна.